Өрхийн эмнэлгүүдэд иргэдтэй хамгийн ойр байж эрүүл мэндийг нь хамгаалах, өвчнөөс өрсөлдсөн сэргийлэх, эртэлрүүлэх, хяналт, гэрийн тусламж үйлчлэгээ үзүүлэх зэргээр өдөр тутмын ачааллыг үрдэг. Иймээс ерөнхийдөө хүрэлцэх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч ажиллагчтай уулзсан байна. Улсын хэмжээнд 220 гаруй өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр нь нийт хүн амын 70 орчим хувь буюу 2.2 сая гаруй иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүргэдэг. Өрхийн эрүүл мэндийн төвд жилд 7 сая гаруй үзлэг хийж нэг иргэн жилд дунджаар 3 удаа өрхийн эмнэлгээс тусламж үйлчилгээ авдаг гэсэн статистик байна. Улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагад 67 мянга гаруй хүн ажиллаж байгаагаас 43% нь хувийн хөвшилд ажиллаж байгаамаа. За өнөөдөр ингээд эмнэлгийн ажилчид биднийгаа ерөнхийлөгч маань Монгол улсын ерөнхийлөгч маань хүлээж аваад ингээд уулзалт зохион байгуулад бидний санал гомдлыг сонсоод өөрийнхөө хийсэн ажлыг тайлагнаад ингээд их таатаа сайхан мэдрэмж төрлөө. Монгол улс маань зөвхөн одоо хүнийхээ эрүүл мэндийг урт наслалтыг одоо дээшлүүлэхийн тулд эрүүл хүнс тийм ээ хүнсний хувьсгал гэх мэтчлэн маш олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа юм байна гэдгийг ойлгосон. Ерөн хүн бол олон жил ажиллахдаа зөвхөн салбараа сонирхдог гэтэл одоо ерөнхийлөгчийн хийж байгаа үгнээс болоод зохицоор нь одоо авч хэрэгжүүлж байгаа юм байна гэдг нь бол маш их таалагдлаа. Эрүүл Монгол үндэсний хөтөлбөр нэг таалагдлаа. Одоо тэгэл бүх хүн эрүүл сайхан аж төрж амьдарч байвал одоо тэгэл бүх юм нь болж бүтнэ. Тэр бүхэн бодыг одоо энэ бүх монгол хүмүүс одоо манай Монголын иргэд айл болгон хүүхэд болгон хүн болгон одоо энийг хэрэгжүүлэх юм бол бид нар одоо битүү ойд амьдрна. Тий. Битүү ойд амьдрна гэдэг чинь хүний одоо амьдрах нөхцөл сайжирч хүний одоо эрүүл мэндэд онцгой хардаг. Би энэ хөтөлбөрт маш дуртай. Энэ үеэр ерөнхийлөгч Монгол хүн эх орондоо дэлхийн түвшний тусламж үйлчилгээ авдаг болохын төлөө эрт илрүүлэг онцлогооны хамрах хүрээгтэлж дундаж наслалтыг уртасгахын төлөө хичээж ажиллагаа илэрхийллээ.